Сайн байцгаана үзэгчдээ. Бид энэ удаагийн тойм хөтөлбөртөө Америк хятадын худалдааны маргаантай асуудлыг онцолж байна. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп худалдаа эдийн засгийн салбарт бас зоримог шийдвэрүүд гаргаж одоогийн байдлаар хэрэгжүүлж байгаа. За гэтэл энэ шийдвэрүүд бол худалдааны салбарт импортын татвар тогтоох байдлаар илэрч энэ нь эргээд Хятад Америкийн худалдаа эдийн засгийн харилцаанд нэлээд асуудал дагуулж маргаа үүсгэж байна. За зарим талаараа бас олон улсын хүрээнд энэ сэдвийг Америк нэгдсэн улс бүгд найрамдах ард улсын хувьд бол худалдааны дайнд бүрэн хэмжээгээр орчлоо. Америк мөн холбоотон түнш орнуудынхаа эсрэг бас бодлого хэрэгжүүлж байна гэдэг өнцгөөс бол асуудал дэвшүүлж харж байна. За энэ сэдвээр ярилцахаар бид Шинжлэх ухааны академийн олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач доктор профессор Алтааг ураад байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. За, телевиз үзэгчдээ энэ өдрийн мэнд хүргье. За тэгэхээр Америкийн нэгдсэн улс худалдааны гол харилцагч бүгд найрамдах Хятад ард улсын бараа бүтээгдэхүүнд импортын татварыг бол шат дараатай тогтоож байна. За хамгийн сүүлд гэхэл Хятадын 200 тэрбум Америк долларын дүнтэй бараа бүтээгдэхүүнд импортын нэмэлт татвар тогтооно гэдгээ Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа бол зарлчлаа. Тэгэхээр дэлхийн номер 1, 2 эдийн засаг хоорондоо үнэхээр худалдааны дайнд бүрэн хэмжээгээр орцсон гэж хэлээд байгаа олон улсын энэ ярьж байгаа өнцөг үнэхээр бодитоор болж байна уу таны хувьд? Тий, ер нь худалдааны дайнд эхэлсэн гэж хэлж болно л доо. За тэгээд учир шалтгааныг ярих юм бол бас яг өөрөө хэллээ шүү дээ. Дэлхийн номер 1, 2 дугаар эдийн засаг. Тэгээ бүгд хамт Хятад ард улс бол 78 оноос хойш Дэнсяопины шинжиллийн бодлогыг хэрэгжүүлээд 40 жил болж байна. За энэ хугацаанд бол хөгжиж байгаа орны түвшнөөс нэлээд бараг гараад хоёр дахь эдийн засаг болох гэж байгаа. Өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улстай удахгүй нэгдэх эдийн засаг болно гэд ингээд өрсөлдөж байгаа. Тэгэхээр энэ хоёр том гүрний хооронд гео улс төр гео эдийн засгийнхаа нөлөөгөө хэвээр хүчтэй байлгахын тулд мэдээж хэрэг Америкийн нэгдсэн улс хоёр дарахыг хүсэхгүй байгаа. Тийм учраас энэ хоёрын хооронд бол хүчтэй өрсөлдөгчөө намнах ийм бодлого явагдаж байна гэж хэлж болно. Хоёрдугаарт энэ бол зөвхөн Дональд Трампын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх амлалтууд дээр бол худалдааны алдагдал их байна. Энийг багасгана. Зөвхөн Америкийн нэгдсэн улс бол Хятадын хооронд юм биш. Бусад улс орнуудтай ч гэсэн манайх бас зарим орнуудтай худалдааны алдагдaltaй байна гэдгийг бас хэлээд байгаа шүү дээ. Мексик гэдэртэй. Тэгэхээр энэ худалдааны алдагдлыг багасгана. Энэ ягаад гэвэл сөрөг үр дагаврууд дотоод эдийн засгт бий болгож байгаа байхгүй юу? Энэс ганцхан Дональд Трампын үед бол маш хүчтэй хуримтлагцаар ийм байдал төрсөн. Энэс өмнөх 3 ерөнхийлөгчийн үед өмнөх Барак Обама, Баг Буш, Билл Клинтоны үеэс энэ асуудал бол явсаар явсан. Ингээд өдийд 17 оны эцэст нэлээд их алдагдал өндөр хэмжээнд хүрж том асуудал болж байгаа байхгүй. Энийг шийдвэрлэхээс өөр арга байхгүй байдал ингээд хүрж байгаа. За нөгөө талын нэг хамгийн гол шалтгаан бол ерөөсөө л алдагдал, худалдааны алдагдал. Тийм учраас Америкийн нэгдсэн улс энэ тоо баримтаар аваад үзэх юм бол энийг бол аюу дэлгэрэнгүй хэлж болно. 17 оных бол 16 оноохоос өсөөл байгаа. Өөрөөр хэлбэл ингээд худалдааны нөгөө эерэг сайлдоо гэж хэлдэг штеп. Экспорт нь импортоосаа давж ашигтаа гарах нь Америкийн нэгдсэн улсад ашиггүй гараад байгаа байхгүй. Тийм учраас энэ асуудлыг бол ингээд бүх асуудал нь хоримтлагтаа Трамп дээр Трамп өөрөө шийдвэр гаргахаас өөр аргагүй байдалд ингээд төрж. Дотоод эдийн засгийн асуудал гэдээ ярих юм бол зөндөө бас асуудлууд байна. Америкийн нэгдсэн улсад энэ Хятадын бараа бүтээгдэхүүн маш олноор Америкийн нэгдсэн улсын зах зээлийг ингээд хучаад бүрээд ирсэн нөхцөлд бол 60 мянган ажлын байр байхгүй болсон гэж байгаа. Америкийн нэгдсэн улс 60 сая долларын алдагдал Америкчууд ажилгүй болсон. 60 мянган үйлдвэрүүд хаагдаад 6 сая Америкчууд ажилгүй болжээ гэсэн юм тоо байна. Тэгэхээр энэ бол нийгэм эдийн засгийн амьдралд бол ажлын байр цөөрөх, үйлдвэрүүд хаагдах, за тэгснээрээ нийгэм эдийн засгийн тогтвортой байдалд хүн амын амжиргааны түвшинд хүртэл нөлөөлөх хэмжээнд хурж ирж байна. Өнөөдөр Америкийн нэгдсэн улсын бараг хүн амын 60% нь өдөр тутмынхаа татвараа төлж чадахгүй байх тийм хэмжээнд хүрж ийн гэж хэлж бид нар Америкийн нэгдсэн улсыг өндөр хөгжилтэй дундаж иргэдийн тоо их өссөн гэж үзээд байдаг. Гэтэл
бас асуудал бол дотоод амьдралд бас бий болсоор хуримтлагдсаар энийг шийдэхээс өөр арга байхгүй байдалд орж байна. Трампын шийдвэр дээр Америкийн нэгдсэн улсын иргэд аж ахуйн нэгжүүдийн хувьд бол ер нь эргээр хүлээж авч байгаа юм байна л шүү дээ. Аргагүй дотоод зах зээлийг хамгаалаад дотоодын аж үйлдвэрлэлээ сэргээх юм одоо бодлого хэрэгжүүлж байгаа гэдэг үүднээсээ. Гадаад худалдааны хувьд бол одоо ингээд том түншүүдтэй нүүр буруулсан маягтай дотоод зах зээлийг хамгаалах бодлого ингээд хэрэгжүүлээд эхлэхээр одоо их гүрний гадаад худалдаа яаж одоо өрнөх вэ цааш? Энэ хэцүү асуудалтай тулж байгаа. Одоо Америкийн нэгдсэн улс одоо 15 байсан гайлын татвараа 25% болгоод өсгöd ирэхэд бүгд найрамд хятад ард улс юу гэж үзэж байна гэвэл одоо хоёр орн бол сайн түншийн харилцаатай, худалдаа эдийн засгийн харилцаа тогтвортой өснө нэмэгдэж байгаа. Энэ нэг талын өрөөсгөл гинтийн ийм алхам бол хоёр орны одоо сайн хөршийн харилцаа, худалдаа эдийн засгийн эргэлтэнд бол маш сөрөг нөлөө үзүүлж байна гэх. Тэгээд дэлхийн худалдааны байгууллагт хандсан. Одоо энэ протекционист бодлого нэг талын өрөөсгөл ийм арга хэмжээ. Тэгээ Европын холбоонд бас хандж байгаа. Европын холбоо өөрөө Америкийн нэгдсэн улсын бас яг ийм худалдааны импортын ийм асуудал бас одоо санкц гэх юм уу те. Нэг хэсэг эдгээр чинь сүмээрээ Оросын холбооны улсад 14 оноос санкц тавьдаг. Одоо өөрсдөө хоорондоо Америкийн нэгдсэн улсаас одоо ийм санкцт өртөд эхэллээ шүү дээ. Тэгэхээр энэ бол нөгөө чөлөөт худалдааг одоо олон жилээр дэмжиж арайгчиж энэ чөлөөт худалдааныг дэмжиж ирсэн олон жилийн хүчин шармаалтын дараа Америкийн бүгд найрамд хятад ард улс Оросын холбооны улс чиг олон жил болж иж энэ дэлхийн худалдааны байгууллага гишүүнээр илсэн шүү дээ. Тэгээд тэр дэлхийн худалдааны байгууллагын дүрм журам тэр нөгөө гол зарчмуудыг одоо хөндөд эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ асуудал нэлээд одоо хэцүү байдалтай бол орж ийн л да. За ер нь худалдааны энэ асуудлыг ярихаар нөгөө талаараа бас үндэсний ашиг сонирхлоо хамгаалж байгаа яа харахгүй одоо хийхээс аргагүй юм нөхцөл байдалд бол бид хүрцэн гэдэг одоо Трампын засаг захиргаа бол тайлбарлаж байна. Яг үнэндээ ингээд судлаачдын өнцгөөс харахад худалдааны алдагдал нь үнэхээр үндэсний аюулгүй байдлын түвшинд хүртлээ ийм их өндөр гарсан уу? Энийг бол одоо эдийн засгийн ялангуяа судлаач шинжигчд их тооцож байна л да. Дүгнж үзэж байна, бодож байна, тооцож байна. Жишээлхэд өнөө маргаашийн одоо худалдааны алдагдлыг багасгах энэ богино хугацааны энэ арга хэмжээ нь алс хятадын ирээдүйдээ энэ алдагдлаа нөхөх ашиг олж чадах тийм хэмжээнд хүрэх үү гэдэгт нь өнөөдөр яг энэ худалдааны дайны гол асуудал болж байгаа. Энийг тооцох асуудал. Энийг тооцоход бас их амаргүй нэлээд их судалгаанууд бол хийх шаардлагатай. Бусад улс орнуудын нөхцөл байдал яаж нөлөөлөх үү гэдэг ингээд олон зүйл гарна шүү дээ. Өөрөөр хэлбэл одоо Америкийн нэгдсэн улс яагаад ийм байдалд одоо ингээд орхоор болж байна гэдэг дотоод байдалтай ингээд аваад үзэхэр чинь нөгөө тэр ажлын байр цөөрж байгаа сая хэлж шээ ажлын байр цөөрж байгаа үйлдвэрүүд хаагдж байгаа зарим салбарууд зогсонг байдалд орж байгаа зэрэг нийгмийн эдийн засгийн сөрөг үр дагавраас гадна өдөр тутам хагас триллион бүгд найрамдах хятад ард улсын бараа бүтээгдэхүүнийг Америкийн иргэд өдөр тутам хэрэглээс сурцсан. Гэтэл тэр нь одоо ингээд зогсох, хоногдох байдал болохоор нөгөө дискомфорт одоо биш байдал дор. Тэгэхээр нөгөө дотоод улс төрийн нөхцөл байдалд бол нөлөөлнө. Одоо шууд нөлөөлнө гэдгийг бол бичээд эхэлж штэ төрүүчээс. Өөрөөр хэлбэл одоо Америкийн нэгдсэн улсад энэ намар завсрын сонгуул болно. За тэгээд бүгд найрамдагчид одоо парламенттай олонх болж чадчихийж Дональд Трамп чинь түрүү импичмент одоо зарлаад одоо энэ удаа үгүй гэсэн шүү дээ. Гэтэл тэр хэмжээндээ бол хүрч чадах уу? Үгүй юу импичмент үйлдвэрээ хаагахад. Өөрөөр хэлбэл Трамп бол энийг сайн ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл иргэдийг 50 амгалан бай бидний та нарын өдөр тутмын амьдралд нөлөөлөх үүсээр юм хийн гэж байгаа боловч нөгөө талаараа бол энэ цаашдын өрнөлөөрөө бол нөлөөлж таарна. Нөгөө тал дээр Америкийн нэгдсэн улс хятад хоёулаа өөр зах зээл ирж хайж эхэлж байгаа байхгүй. Импортыг нөхөх арга хэмжээнүүдийг авч эхэлж байгаа шүү дээ. Оросын холбооны улс импортыг нөхөх арга хэмжээгээд хөдөө аж ахуй, дотоодын үйлдвэрлэлээ сэргийгээд ингээд бас зохих одоо нэг баг зэрэгч гэсэн үр дүнд хүрж байна гэж бол яг ийм байдлыг тэр бүгд найрамд хятад ард улсын зах зээлээс хямдхаанаар маш олноор одоо авч исэн юмыг хаанаас олж авах вэ гэдэг асуудал. Өөрсдийнх нь үйлдвэрүүд их юм үйлдвэрлээд ирэхээр ажил хүчний хөлс Америкийн нэгдсэн улсад үнэтэй хятадтай харьцуулахын арга байхгүй. Тэгэхээр хоёр их гүрэн ингээ худалдааны маргаантай өөрсдөө ингээд өөрсдийн одоо зах зээлээ нөхөх ийм орлох зах зээл хайж байгаа нөхцөлд тийм ээ ямар улс орнуудад ашигтай тусгаар байна таны харж байгаагаар?
За яг хуу бусад ашигтай тус орнууд бий л дээ. Жишээлбэл одоо Японч гэдэг юм уу, Бүгд найрамдах Солонгос улс гэдэг юм уу, Аз номхон далайн бус нутагт те. А Европын холбоонд гэхэд хэцүү байна л да. Европын холбоо ч бас Азийн зах зээлд очиход бас нэлээд хол тээврийн хөлс өндөр. Тэгтээ бол бас одоо Латин Америкийн бас хөгжиж байгаа орнууд байна шүү дээ. Бразил, Мексик энтергээд орнуудад бас ашигтай тусна. А ер нь бол бас нэг шалтгааныг би бас хэлэх хэрэгтэй. 300 тэрбум одоо долларыг гадны нөгөө өндөр технологи, ноу хау, хай-техийг худалдаж авахд зориулна гэж Хятадын засгийн газар шийдвэр гаргасан байхгүй юу? Тэгэхэд Америкийн нэгдсэн улс юу гэж одоо комплейн гэх юм уу одоо сэтгэл дундуур байдлаа илэрхийлж байгаа бол Бүгд найрамдах Хятад ард улс бол дэлхийн худалдааны байгууллагт хөгжиж байгаа орны статусаараа давуу тал хөнгөлт эдэлдэг. Бид нар бол тийхгүй байна. Өндөр хөгжилтэй орн. Бид хоёрын нөхцөл бол хоёр өөр байна гэдгийг хэлж. Хоёрдугаарт Хятадыг бас юу гэж буруутгах гэж байна гэвэл далайн дээрэмчдийг дэмждэг контрафактны одоо бүтээгдэхүүн буюу одоо хориотой бараа бүтээгдэхүүнийг худалдаалах, наймаалахыг дэмждэг гэдгийг одоо Америкийн нэгдсэн улс хэлээд бичиж байгаа байхгүй юу. Гэтэл Бүгд найрамдах Хятад ард улсын албан ёсны засаг захиргаа бол үүнийг нь хүлээн зөвшөөрдөг. За ер нь бол Хятад Америкийн хоёрын хоорондын өрсөлдөөн Хятад бол ялангуяа сүүлийн жилүүдэд бол энэ эдийн засаг нь их хүчтэй өсөж нэмэгдсэнээр энэ шинжлэх ухаанд маш их хөрөнгө зарцуулж. Тэгээд сансар, нарийн технологи, биотехнологи, эко, хим, биоэко технологид одоо жирийн гэтэл одоо эко жорлон хүртэл одоо байгуулаад маш олон амжилтууд төрж байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсыг одоо гүйцэд төрүүлэх дэлхийн номер 1 эдийн засгийг гүйцэд төрүүлэх. За дараагийн нэг асуудал бол Америкийн нэгдсэн улсын одоо долларыг маш их одоо Аз номхон далайн зах зээл, Хятадын зах зээл дээр ингэж гаргаж хөрөнгө оруулж исэн юм. Хятад одоо яг суралцсан. Одоо юаныг гаргадаг гэсэн. Нэг бүс нэг зам гэ том төсөл. Тэрэн дээр ерөөсөө л нөгөө хөрөнгө оруулалтын дэм юанаараа л хөрөнгө оруулалт свопор худалдаа 8 хийнэ гэл. Тэгэл ерөөсөө цаасан мөнгө юаныг үйлдвэрлээд байгаа. Америк яг тийм арга замаар бас өөрөө тэгж долларыг хүчээр хөгжүүлсэн. Гэтэл одоо Хятад бас яг тийм арга замаар араас нь явж байгаа байхгүй юу. Нөгөө талаар бол ихэнх үедээ Америкийн нэгдсэн улсад ашигтай байсан. Яг тэгвэл олон одоо аж үйлдвэрийн салбарууд нь шууд одоо өөрсдийнхээ салбараа Бүгд найрамдах Хятад ард улсад байгуулаад тэр нь одоо хямд ажиллах хүч, хямд түүхий, хямд одоо тэр бүх давуу талыг нь ашиглаад бүтээгдэхүүнээ маш их зарцуулсан. Ганцхан жишээ хэлэхэд Apple-ыг хэлж болж байна шүү дээ. Хичнээн их хэрэглэгчтэй, хичнээн ийм өрсөлд хүйц ингээд болцсон байна. Өшөө олон үйлдвэрүүд гэж байна. Герман гэтэл одоо Siemens машины үйлдвэр юм Хятад салбараа нэгээл ингээд бас хөгжүүлж штеп ингээд худалдаа эдийн засгийн хадгалбар. Өөрөөр хэлбэл эхлээд нэг талдаа ашигтай байсан бол нөгөө талдаа их хөгжөд ирэхээр нөгөө сөрөг үр дагавар нөгөө талдаа тусч байгаа байхгүй. Тэгэхээр дэлхийд дээр бол худалдаа эдийн засгийн энэ өсөлт, эдийн засгийн өсөлт хөгжил бол зайлшгүй цэрэг улс төрийн одоо хүчтэй байдлаа давуу хамгаалах гэсэн, бусдыгаа өөрсдөө илүү үдж, бусдыгаа дарамтлах шахах гэсэн юунд төрж байгаа. Ерөөсөө Оросын судлаач сүүлийн шууд бичиж байна. Энэ бол эдийн засгийн арга хэмжээний энэ арга хэмжээнүүд одоо явж шít худалдааны дайны. Одоо энэ бол удахгүй цэрэг улс төрийн одоо зөрчилд хүргэх цэрэг улс төрийн зөрчилд хүрэх эдийн засгийнх нь үндэс нь болж байгаа байхгүй. Зөв. Эдийн засгчид бас анхааруулсан байна лээ. 20 дугаар зууны сүүлээр бас л Америк Хятадын худалдааныг иймэрхүү маргаантай нөхцөл байдалд хүрж исэн. Гэтэл үүний дараагаар ийм худалдааны маргаан үүссний дараагаар Америк долларын ханш бол маш их хэмжээгээр унж исэн. Эргээд энэ эрсдэл одоо Америкт бас тулгарх үедээ гэдэг ийм болгоомжил байна лээ. Энэ дээр таны байр суурь юм. Тулгарна. Өөрөөр хэлбэл ерөөсөө эдийн засгийн өсөлт хөгжил, уналт, энэ эдийн засгийн хямралаас гарах арга хэмжээ. Энд чинь үргэлж ингэж ийм хэлбэлцэлтэй явж байгаа байхгүй. Ашигтай байх үедээ бол хүчтэй байна. Уналтанд орох үедээ бол долларын ханш буурна, сулрна. Энэ бол ерөөсөө л эдийн засгийн нөгөө зах зээлийн эрэлт хэрэгцээ тэр нөгөө зарчмаараа л явчихж байгаа байхгүй. Хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадаад, олноор үйлдвэрлэж чадаад, тэрийг хувиргаад өөр болгоод тэрнтэй л яг адилхан. Гэтэл Америкийн нэгдсэн улсын эдийн засаг бол үнэхээр одоо энэ улс төрчид Бүгд найрамдах намын болон
ардчилсан намын улс төрчид бол дандаа нөгөө одоо манай улс төрчтэй л адилхан шүү дээ. Обама Care гэл одоо хүн амаа эрүүл мэндийн даатгалд хамруулъя гэдэг энэ бодлого. Тэгээд боловсролын салбарт маш их хөрөнгө оруулж байгаа. Тэрэн дээрээс бол маш их мөнгө идэж ууж гин гэдгийг Трамп бол нөгөө эдийн засгч бизнесмен хүний нүдээр энэ бүх цоорхоонуудыг ч олоод харцсан байгаа байхгүй юу. Тэгээд олон улсын харилцаа бодлогонд ч гэсэн хөрөнгө мөнгийг дэмий өргүү зарцуулж байгаа заал биш. Нүүб гээл том байгууллага байна. Одоо НАТО гээл цэргийн хэвсэл байна. Хичнээн их хөрөнгө мөнгө хөгжиж байгаа орнуудаас авч байна. Тэгэд Трамп өөрөө хэлж штэ сая бид нар ойрхон дорнотод хичнээн тэрбум триллион бараг доллар зарцуулаад одоо тэгээ яаж байгаа юм бэ? Ямар үр дүн нь хаана байгаа юм гэдэг асуудал. Тэгэхээр энэ улс төрчид бол бас хэтэрхий шоугаар амлаж янз бүрийн амлалт өгөх тэгээд цэрэг улс төрийн эсвэл одоо их гүрнэн гэдэгээрээ далимдуулж одоо янз бүрийн санкц хийх, бусдад дарамт үзүүлэх гэл ингээл янз бүрийн алхмууд хийгээд тэрний зарим сөрөг үр дагавар нь буцаал эргэл өөрсдөд нь одоо дэлхий чинь ингээд энэ глобалчил чинь ингээ хоорондоо холбоотой байна шүү дээ. Эдийн засаг харилцаа холбоо өнөөдөр чинь даяар шил явагдаад ингээд нэг нэгээсээ салшгүй холбоотой худалдаа эдийн засгийн ашиг гэхээс илүү зөв зүйтэй түнш байж зөв юмд хөрөнгөө хамтарч зарцуулах хэрэгтэй. Тэрнээс улс төр үзэл сурталын янз бүрийн юмнаар одоо гаргаж ирээл бие бинийгээ чадах гээл бие биенээс илүү дээр гарах гэдэг юм бол ерөөсөө хин хинд нь ашиг авчрахгүй. Трампын засаг захиргаа импортын татварын бодлого хэрэгжүүлснээр өөрт нь одоо хэр ашигтай гэж тооцож байгаа. Өөрт нь бол ер нь ашиг хэцүү дээ. Одоо тэр яг ажлын байр нэмэгдээд ирэх нь ер нь сүүлийн 1 жилийн үр дүнгийн сая 1 сар тооцсон шүү дээ. Тэрэн дээр бол Америкт бол ажлын байр нэмэгдэж байна, үйлдвэрүүд олоор нэмэгдэж байна, барилгын салбарт, дэд бүтцийн салбарт, эрчим хүчний салбарт бол ахиц гарч ийн гэдгээрээ бол ажлын байр нэмэгдэхээр хүн амын юунд амжиргаанд бол нааштай нөлөө үзүүлж байгаа. Нөгөө талаар цагаачтын талаар авч хэрэгжүүлж байгаа бодлогоч бас Америкийн нэгдсэн улс дотроо хэдийгээр энэ хатуу арга хэмжээ авч байгаа ч гэсэн бас Америкийн нэгдсэн улсын иргэд бол бас чөлөөтэй өөрсдөө иргэд шиг өөрөөсдөө амьдрах тэр юуг нь бий болгож ийн гэж байна шүү дээ. Ер нь Америкт амьдарч байгаа монголчуудын талаар аваад үзэх юм бол ер нь байдал жаа хэцүү болж байна. Маш их өөрчлөгдөж байна гэж хэлж байна Америкийн нэгдсэн улс. Яг гэвэл одоо юмны үн бас өсөж байна. Ажлын байр олдоход бас хэцүү байна. Ялангуяа үйлдвэр үйлчлэгийн монголчууд үйлдвэрлэл нь хөгжөөд өөрсдөө болоод ирэхээр зөвхөн л одоо хар бор ажил тийм юмд л одоо энэ бол одоо хоёр гүрний худалдааны маргаан бусад улс орнуудын иргэдэд шууд бусаар нөлөөлж байна гэсэн нөлөөлөл харагдаж байна шүү дээ. Нөлөөлж шууд нөлөөлөл. Энэ бол хичнээн хүн монголчууд Америкт ажиллаж байгаа юм. Бүгд аймт Солонгос ард улс хичнээн монголчууд амьдарч байгаа юм. Тэгээд тэдэрт нөлөөлж штэ тэнд байх нийгэм улс төр эдийн засгийн нөхцөл байдал бүх юм нөлөөлнө. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын хувьд бол одоо хятадын талд тавьж байгаа энэ импортын татварын бодлогоо хятад улсын оюуны өмчийг хулгайлах энэ байдал бол одоо үндэсний аюулгүй байдлын төвшөнд яригдж байгаа учраас бид ийм бодлого хэрэгжүүлж байгаа гэж тайлбарлаж байна. Хятадын байр суурь ямар байгаа вэ? Хятадын байр суурь бол хятад бол дорн дахны гүн ухааны одоо дипломат бодлого үг хэл яриан дээрээ бол одоо хоёр орны найрсаг одоо олон жилийн юм тогтоосон харилцаа ялангуяа худалдаа эдийн засгийн салбарт олсон энэ одоо ахис ололтоо ингээ нэг талын ийм өрөөсгөл ийм алхмуудаар одоо амархан арилгachмааргүй байна. Тийм учраас одоо цаанаа бодолцож үзээч гэх. Тэр ч байтугай бүр төрөвчийнхээ алхмуудыг хэлж штэ. Бид нар одоо Америкийн нэгдсэн улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдаж авъя, эрчим хүч худалдаж авъя, автомобиль одоо юм худалдаж авъя. Нөгөө талаар тэр 2020 он хүртэл Америкийн нэгдсэн улсын нөгөө худалдааны алдагдал тэр 200 тэрбум $. чинь одоо багаар одоо энэ алдагдлыг чинь нөхё. Өөрөөр хэлбэл актер одоо тийм нарийн бодлогоо бол хэлж штэ. Яг тэгвэл шууд хэрвээ ингээд хатуугаар ингээд энэ бүх юмнуудыг хүлээн зөвшөөрөд яг харилцсан одоо Америкийн нэгдсэн улсаас орж ирж байгаа тэр 128 нэр төрлийн бүтээгдэхүүн чи бас татвараа нэмэгдүүлчихлээ штэ 15 байсныгаа 25 бол. Нөгөө тал дээр бас хаах боох арга хэмжээ бас авч байна. Жишээлбэл Америкийн нэгдсэн улс жил болгон 140 тэрбум $-ын баха 14 тэрбум $-ын үнэтэй шашиг одоо соёвый одоо нэг цуу хийдэг соё биентэй шашиг худалдаж авдаг. Гэтэл хятад энийхээ үнийг бас нэмэх магадaltaй. Өөрөөр хэлбэл ингээд харилцсан хин хиндээ одоо
нөгөө Америкийн зах зээл тэр шош хэрэгтэй байдаг тий. Тэгээд бас ингээд өөрөө бил зөөлөн боловч тийм аргаар хятадууд бол энийг бол хэрж байгаа. За тэгээд нөгөө дэлхийн худалдааны байгууллагын гишүүн гэдгээрээ Европын холбоотой та бид нар адилхан байр сууринд адилхан Америкийн нэгдсэн улсын одоо энэ протекционист бодлогын одоо золиос болох нэ хамтран тэмцье гэдэг одоо бас тийм аргад бол орж ийл та. Гэхдээ хятадууд бол ер нь их айхтар нарийн бодлого явуулдаг улс орон. Тэгээд энэ нь бол ялангуяа эдийн засаг нь хүчрхэгжээд ирэхээрээ энэ нь бол яа харахгүй л одоо дэлхийн номер 1 эдийн засагтаа өрсөлдөх. Тэгээд Орос хятадтай харилцаа ч гэсэн одоо стратегийн түншлээ их сайхан харилцаа гэж байгаа боловч одоо түрүүчээсээ маргаан зөрчлүүд нь асуудлууд нь үүсч гарч ирж байгаа. Тэгэхээр хятад үнэхээр Америкийн оюуны өмчийг зөрчөөд байгаа мó? Эсвэл энэ асуудал бол одоо Америкийн хувьд шалтгаан болж гарч ирж гэнэ үү гэдэг дээр бас судлаачид байр сууриа нэлээд одоо хуваалцж байна л тийм шалтгаанч болж нөгөө талаар бол шууд тэрийг бас хийж байгаа байхгүй юу. Гэхдээ амаараа бол албан ёсны хэлэлцээр бол бид нар тийм. Тэд нар тэр 300 тэрбум тэр долларыгаа хувийн компаниудад маш бага хүүтэй зээл өгөөд тэгээд тэр хувийн компаниуд нь тэрийг гүйцэтгэж байгаа байхгүй юу. Гэтэл өнөөдөр та нар мэдж байгаа шүү дээ. Америк бүгд хамт хятад ард улс бол өнөөдөр хичнээн олон залуучуудаа Америкийн нэгдсэн улс, Их Британи, Европын холбооны орнуудад маш олон оюутнуудыг сургаад тэд нар бол одоо маш нарийн салбаруудаас сурч байна. Ноу-хауг авах тэрийг одоо бүтэн ярих одоо тийм хэмжээтэй шүү дээ. Leeds юм уу University College of London-д бол хятадууд маш олноороо дандаа хим, биотехнологи, физик, шинжлэх ухааны ийм салбараар хөгж байна. Өөрөөр хэлбэл өмнө нь энэ асуудлыг хэн хийдэг байсан бэ гэвэл Японууд хийдэг байсан. Японууд мундаг технологиороо хөгжөөд бас ингэж хөгждөг байсан. Японыг одоо гүйцэд төрүүлэх тийм бодлоготой байж тээ хятадууд. Тэгээ ер нь Хятад Америкийн худалдааны маргааныг том зургаар нь харах юм бол хоёр том гүрний одоо геостратеги, геополитикийн өрсөлдөөн бас яваад байна уу да гэж харагдаж байна тий. За энэ нь бол ер нь шууд одоо маргаантай асуудлууд байна. Жишээлбэл газар нутгийн маргаан, зүүн өмнөд Хятадын одоо тэр хавийн арлуудын олон арлуудын өмнөд Хятадын тэнгисд Хятадын бодлогын үүн дээр Америк их эсэргүүцэхээс аргагүй. Тэнд бол маш их цэргийн сургуультууд хийж байна. Энд бол жижиг улс орнууд эсэргүүцлийг илэрхийлээд нэмэргүй байгаа байхгүй да. Вьетнам, Филиппин, Индонез энэ төр ягдгүйл тэдний дуу хоолой сул нөгөө талаар эдийн засгийнхаа хүчин чадлаар хятад төрөхгүй. Тайваны асуудал байна. Тайваны асуудал дээр бас Америкийн засгийн газар бас өмнөх бодлогоо сэргээгээд илүү ойр хамтрыг гэсэн ийм бодлого явуулахаар эргээд хятад нь бас дургуйцах маягтай. Нөгөө нэг хятад гэдэг илэрж байгаа зүйл нь энэ худалдааны асуудал дээр одоогийн байдлаар илрээд байна гэж харж байна тий. Тэгээд тэр нь бол нөгөө эдийн засгийн энэ арга хэмжээ, эдийн засгийн худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд энэ маргаан одоо нэгэндээ гайлын татвараа нэмэгдүүлж байгаа, нэгэндээ хааж боож байгаа энэ бүх зүйл чинь дараагийн тэр цэрэг улс төрийн дарамт шахалт газар нутгийн маргаан бүгд хамт хятад ард улсад дотоод нь тогтворгүй байдлыг бий болгох, дамжруулах, дэмжих гэд ингээд ийм асуудлуудыг бас бий болгож байгаа байхгүй. Жишээ нь Азийн орнуудад ялангуяа манай улсын хувьд одоо энэ хоёр гүрний худалдааны маргаан шууд болон шууд бусаар нөлөөлөх одоо ямар нөлөөллүүд байна? Бас л бага хэмжээгээр нөлөөлөлдөө одоо манад жишээлбэл Америкийн нэгдсэн улсаас монголчууд зөндөө их олон бараа таваар оруулж ирээд Америк барааг маш их зарж шít өнөд. Тэр чин тэгэл бас л энэ хятадаар дамжаал хятадын нөгөө далайн тээврээр хямдаар орж ирээл Америкийн нэгдсэн улсад хятадууд үйлдвэрлээд тийшээ гаргасан хямдхан одоо оос ойцноос ихсүүлэл савн шампунаас ихсүүлэл гэр ахуйн одоо бараа таваараас ихсүүлэл тэр чин Америкийн нэгдсэн улс үн хөлс мөнгө нь ямар болох уу? Тэгээд Монголд орж ирж байгаа Монгол иргэд маань тэр олноор тэгж худалдаж авч чадаж манай энэ зах зээлд нийлүүлэх үгүй юу. Тэгээд тэр Америкт амьдарч байгаа олон мянган бас Монгол иргэд чинь Монголд байгаа хүмүүсээ бас дэмжиж байгаа шүү дээ эдийн засгийнхаа хувьд.
мөнгө төгрөг явуулж орон сууцтай болох эцэг ихээ ах дүүгээ энэ ч одоо шууд бус байдлаар дэмжиж байгаа шүү дээ. Эдс Солонгост байдаг, Америкийн нэгдсэн улсад байдаг. Гадныхан чинь зөвхөн өөрсдийгөө борлуулахгүй төдийгөө бас шууд бас утгаараа бас ямар нэгэн дэмжлэг үзүүлж байгаа шүү дээ. Өчнөө хүмүүсийн амжиргаа тэр байтга маш олон гэр бүл хүүхдүүдээ араас нь татаад аваад очиж байгаа шүү дээ. Америкт жишээлбэл нэг гэр бүлийн хүнд байсан одоо бол 20 гэр бүл болцсон байна гэж ярьж шүү дээ. Одоо нэг гэр бүл анх очиод тэгэл өөр хүүхдүүд нь аваачаал ах トゥ хамаатан садна аваачаал дэмжээл. Тэгэхээр эн чинь нөлөөлж л байгаа гэсэн үг шүү дээ. За, стратегийн өрсөлдөгч хоёр том гүрний худалдааны маргаа ер нь хаана хүрээд хизээ өндөрлөх болоо гэсэн ийм одоо прогноз байна уу судлаачдын дунд? За энэ нэлийн дамжирх баха. Тэгвэл бүгд найрамд хятад ард улс болж яахан буулт хийх болов гэж би бодож байна. Тэр ямар хэлбэрээр хийх вэ? Тэр одоо 200 тэрбум $, тэр худалдааны алдагдлаа одоо үе шаттайгаар багаар одоо өгдөгч гэдэг юм уу? Эсвэл одоо тэр сая 5 сард засгийн ерөнхий сайдын 1-р орлогч Америкийн нэгдсэн улсад айлчилсан худалдааны яамны уг нь хилцээ хийгээд л байгаа шүү дээ. Хийгээл байгаа. Тэгэл их амжилтанд хүрлээ, тэглээ гэсэн мөртлөө тэгээ яах чаргагүй нэгэнтэй л 25% нэмэгдүүлсэн бол тэр чинь ингээл өдөр тутам тэр чинь нөлөөлөл тэр бараа тавайг үйлдвэрлэж байгаа гадаад гаргаж байгаа тэр бүх компаниуд чинь нөлөөлөл хэлж шүү дээ. Тэр 20% татвар гэдэг чинь бас нэлээд том тоо шүү дээ. 10-15%. Өөр ямар байдлаар буулт хийх боломжтой вэ? Тэгээ ер нь хятадын талаас л жаахан буулт хийхийг л жишээлбэл ямар буултууд байж болох вэ? Худалдааны тэр асуудлаас гадна өөр бараа таваар худалдаж авах Америкийн нэгдсэн улсын зах зээлээс. Тэгэхээр худалдан авалтаа бас нэмвэл Америкт ашигтай шүү дээ. Тэр өөрөө бол худалдаа. Цэрэг улс төрийн талын буулт бол би хийхгүй хаа гэж бодож байна. Ер нь бол цэрэг улс төрийн тал дээр бол Орос холбооны улс ч гэсэн бүгд найрамд хятад ард улс ч гэсэн Америкийн нэгдсэн улсад бол тэгж амархан бууж өгөхгүй хаа. Америкийн талаас өөр аргаар одоо буулт хийх зөвшөлтсөлд хүрэх гэсэн ийм нөхцлүүдийг тавьж гинэ үү? Одоогоор харахгүй байна би. Тийм уншиж харахгүй байна. Хятадууд бол тэрийг зогсоохгүй шүү дээ. Тэр одоо өндөр технологи, ноу хау, хай-тек тэр бүх юм олж авах тийм нөхцөл нь хамгийн гол мөнгө нь бий болчихлоо. Потенциал нь бий болоод ирж байна. Тэрийг хэрэгжилж ашиглаж чадах шин залуу үе гараад ирлээ шүү дээ. Энийг барих бодлогыг л Америкийн засаг захиргаанаас хэрэгжүүлж байна тийм ээ. Джек Ма билүү одоо нөгөө хятадын одоо компьютер IT-ийн одоо хинтэй ч өрсөлдөхөөс Майкл Цукербергер Microsoft-ийн нөгөө хин интертэй ч өрсөлдөхөөр тийм үү гараад ирчихлээ шүү дээ. Тэгэхээр чинь юу гэж тэд нар улмал цаашаа хөгжихөө бодхоос биш маа би яая гэж хизээч хэлэхгүй баг. Тэг хүн ам нь хичнээн билээ ядад. Тэг хятадын хичнээн хүн хэдэн сая хүн гадаадд одоо ингээд амьдарч байна. Бүр хэдэн үеэрээ цагаачтна. Тэд нар нь бол буцаж хятадтай очихгүй. Яг тэгвэл тэр хятадын хэдэн 500,000 ханцыг одоо цээжилж дахиж хятад болж чадахгүй. Тэд нар чи хэдэн үеэрээ дараагийн үеийн шинэ маягийн хятад, шинэ маягийн Америк болцсон байна шүү дээ. Америк, Англи энэ төр болцсон байна шүү дээ. Тэгэхээр тэд нар бол эцээч хүн илүү өндөр хөгжил төрөөд илүү хөгжлөө. Одоо боллоо би нөгөөтүүлтэйг хуваалцъя. Одоо ингэ бууж өгье гэж би хэлэхгүй байх л гэж бодож байна. За бидний урилгыг хүлээн авч сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. За баярлалаа. Үзэгчдээ дэлхийн дахин том хөтөлбөр өнөөдөр Хятад Америкийн хооронд үүсэж байгаа худалдааны маргааныг тойрсон сэдвээр судлаач Алтаатай ярилцлаа. Биднийг сонгоо үзэж байгаа үзэгчид та бүхэндээ баярлалаа.